За сайн байцгаана уу? Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр энэ бичлэгээр амьсгалын дасгалын тухай сонирхолтой байж болох зарим мэдээллүүдийг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Хүн төрөлхтний мөнхийн сонирхлыг татдаг ийм сэдвүүд байдаг. Энэ юу вэ гэхээр жирийн хүний хувьд байж боломгүй гэж бодогддог. Тэгж хэлэхдээ ийм чадварууд мөн тийм боломжийг хүн төрөлхтөн үргэлж хайж ирсэн байдаг. Энэ нь жишээ нь юу вэ гэхээр магадгүй телепат буюу зөвхөн оюун бодлогын хүчээр хоорондоо харилцдаг. Эсвэл телекинез буюу зайнаас ямар нэгэн биет зүйлд нөлөөлөх ч юм уу. Эсвэл одоо тэргээр л мөн сүнсний сэрэлт гэх зэрэг те маш олон зүйл гурван хэмжээст энэ орчлон энэ ертөнцөөс хальж гараад өөр хэмжээст орох, өөр хэмжээсийнхэнтэй одоо холбогдох гэдэг ч юм уу те маш олон зүйлийг үүнд багтааж хэлж болно. Ийм авьяас чадвар хүнд байдаг гэдгийг хүн төрөлхтөн эртнээс ажиглаж мэдээд үнийг зориудаар хөгжүүлэх эдгээр чадваруудыг эзэмших суралцах, үүнд суралцах те. Тэгээд суралцаад тэр хэмжээгээр үүнийг өөрсдийн одоо ахуй амьдралдаа ч юм уу тодорхой зорилгод ашиглах ийм хүсэл үеийн үед энэ хүн төрөлхтөнд байсаар ирсэн. Одоо байж байгаа мөн хүн төрөлхтөн оршиж байгаа үед энэ хүсэл мөрөөдөл үргэлж байна гэж бодож байна. Тэгэхээр эдгээр чадваруудыг олж нээх эзэмшихийн тулд маш олон бясалгалын аргуудыг хүн төрөлхтөн бодож олсон, гаргасан байдаг те. Гэхдээ энэ дээр тэр бүх олон янзын бясалгалын аргуудад заавал дурддагддаг. Зарим бясалгалын аргууд нь бүр яг үүн дээр суурилсан байдаг нэг зүйл байдаг. Энэ нь юу вэ гэхээр энэ бол амьсгалын одоо хүний амьсгал юм. Яг энэ амьсгал дээр тулгуурлаад хүний дээд мэдрэл буюу те тархи болон тархины тэр хэлбэлзэл гэж яриад байгаа. Энэ бүхэнд нөлөөлж чаддаг гэдгийг анзаарч мэдсэн учраас яг дан амьсгал дээр суурилсан маш олон бясалгалын аргууд байдаг. Мөн заавал амьсгал дээр төвлөрөх ёстой үүний тусламжийг авч ийж мөн хажуугаар нь өшөө өөр бусад техникүүдийг холиод ийм тодорхой зорилготой хүрдэг ийм бясалгалын аргууд ч бий. Мөн зарим бясалгалын аргуудад амьсгалын талаар тийм айхтар гүнзгий дуртахгүй ч гэсэн тухайн бясалгалын аргын одоо үр дүнд мэдээж амьсгал бол зайлшгүй нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой байдаг. Гэх мэтчлэнгээр энэ бидний энэ амьсгал гэдэг маань амьсгалах энэ процесс маань маш чухал үүрэгтэй байдаг байх нэ. За тэгээд сая дурдлаа зөвхөн энэ амьсгалын дасгал дээр суурилсан үүн дээрээ голлож тодорхой үр дүнд хүрдэг юм бясалгал. Жишээ нь бид бүхний мэдих Шри Рави Шанкар багшийн бясалгалын арга байгаа тийм ээ. Энэ бясалгалын үеэр маш олон хүмүүс яг энэ бясалгал тэр дасгалаа хийж байх явцад дээд мэдрэлийн хөөрөл саатал гэж нэрлэгддэг ийм одоо эмоц тий сэтгэл хөдлөлийн тийм өндөр ийм төвшин ийм хэлбэлзэлд хүмүүс ордог. Үүний шинж нь яг тэр дасгалаа хийж явах явцад олон хүмүүс ингээ өөрийн мэдлгүй ингээд ойлгох эсвэл зарим хүмүүс маш ихээр баярлж инех байдаг ч юм уу те ийм шинж тэмдгүүд гардаг. За энэ нь юу хэлж байна вэ гэхээр бид амьсгалаараа ийм дээд мэдрэлтэй үнэхээр хүчтэй нөлөөлж болдог юм а гэдгийн жишээ эндээс харагдж байна гэж хэлж болно. За мөн ойрын жишээ гэх юм бол Вим Хоф гэж хүн байдаг. Голланд эрхтэй. За энэ хүний талаар олон хүмүүс сонссон байх. YouTube дээр маш мэдээлэл байдаг. Мөн энэ хүний зохиосон тийм бясалгалын арга байдаг. YouTube дээр ч гэсэн бас нэг 11 орчим минутын ийм Вим Хофын амьсгалын дасгал гэсэн нэртэйгээр англи хэл дээр болон өөр олон хэллүүдээр орчуулагдсан ийм бичлэгүүд байдаг. Мөн энэ яг энэ амьсгалын дасгалын дагаад хийдэг аппликейшн хүртэл байдیں۔ Миний хувьд бол тэр Вим Хофын амьсгалын дасгалыг тодорхой хугацаанд бас хийж үзэж байсан. Ер нь нэлээд сонирхож судалж байсан.
Тэгэхээр энэ Wim Hof-ын хувьд энэ амьсгалын дасгалынхаа хүчээр өөрөө яг жирийн хүний хувьд байж боломгүй гэж бодохоор тийм чадваруудыг өөрийн физик биеийнхаа төвшөнд олон чадваруудыг нээсэн байдаг. Ямар ч сан дурдсан тэр те олон түмэнд илэрхий болсон тийм мөн тэр хүн маань өөрөө оюун ухааны хувьд ямар төвшөнд хүрсэн байгааг тэр талаар би сайн олж мэдээлэл олж уншаагүй, тэр талаар нэг дуртаагүй байдаг байх. Яадаг вэ гэхээр энэ хүн маань 2 цагаас илүү хугацаанд хүйтэн мөстэй усанд ороод биеийнхээ температурыг яг тогтмол байлгаж чаддаг. Нэгсэндээ энэ хүн өөрийнхөө биеийн температурыг хянаж сурсан байгаа юм. Тэр амьсгалын дасгалынхаа хүчээр. Тэгэхээр мөстэй ус гэдэг маань тэг буюу тэгээс доош хэмтэй юм ус гэсэн үг шүү дээ. Яг ийм том савтай усанд зөвхөн толгоогоо ил гаргаад 2 цаг илүү ингээд байхад биеийн дулаан яг 37.5 ч юм уу те яг тодорхой төвшөндөө яг үнэхээр байж чадсан, түүнийг хянаж чадчихсан. За тэгээд тэрнээс гадна мөн зөвхөн ийм одоо уулын гуталтай, богиномтой, шорттой те. Тэгээ өөр цээж нүцгэн, өөр хувцсгүйгээр тийм мөнх цаст уулын оргил руу зүгээр ингээд авирч гарч исэн ийм бас өөр ингэсэн тийм рекордыг тогтоосон байдаг. Мөн ийм маш халуун усгүй элсэн цөлөөр бас хэдэн цаг чөлөө тийм нөө холын зайн маратон гүйлтэнд оролцож төрүүлж байсан ийм бас өөрийн амжилтыг гаргасан байдаг. Гэх мэтчлэнгээр энэ хүний хувьд яг ийм хүний физик биеийн хязгаарыг давж чадсан ийм үзүүлэлтүүд үзүүлдэг. За мөн олон хүн бас мэдэх байх, сонсч байсан байх магадгүй номын ч юм уу уншсан байж болно. Энээтгийн мөн бяцлаглалын том багш Шри Чинмой гэж багш байдаг байсан. Тэр хүн хэлэхдээ гүйлт бол яг бяцлаглалтай адилхан юм. Гүйлт бол үндсэндээ бяцлал юм гэсэн ийм утгатай үг хэлсэн байдаг. Тэгэхээр гүйлт гэдэг маань бидний амьсгалын эрхтэн уушиг маань хамгийн их ачаалтай тийм маш ирч хүчтэйгээр одоо ачаал авч ажилдаг эрхтэн тий гүйлтийн үед гүүх үед. Тэгэхээр яг холын зайн гүйлтийн тамирчид яг нэг химээрэгүйгээд одоо нэгсэндээ амьсгалан задарна гэж ярьдаг шүү дээ манайхан тий. Яг тийм байдлаар ингээд удаан хугацаар гүгээд ирэхлээр бас тодорхой төвшөнд бяцлаглалын байдалд ордог. Бүр зарим хүмүүс уучлаарай. Яг гүйлтийн үед бүр тийм их гэрэлтэй, маш их гэрэлгээтэй тийм орчинд орж исэн, тийм гэрлийг олж харж исэн гэдэг ч юм уу ийм зүйл хэлсэн тийм зарим жишээ байсныг уншиж ирсэн би санаж байна. Гэхдээ яг чухам ямар их сурвалжаас уншиж ирсэн тодорхой санахгүй байна. За ямар ч сан тэр Шри Чинмой багш бол мөн өөрийн маш олон тийм аюулсуудыг нээсэн ийм хүн байсан. Холын зайд гүйдэг, олон удаагийн тийм маш холын маратон гүйлтэд төрүүлж байсан гэдэг ч юм уу. За тэгээд ярууна хэрэг бичдэг, хөгжим тоглодог, тийм уран зураг зурдаг. За дээрэс нь маш хүнд ачааг ингэж гараараа өргөж чадчихсан тийм амжилт бас гаргаж исэн гэдэг ч юм уу. Ер нь айгүй олон талаар тэр өөрхөн дотоод авиасуудыг нээж гаргаж чадсан ийм хүн байдаг. За тэгээ эдгээр жишээнээс харахаар энэ амьсгал гэдэг маань те амьсгалах энэ процесс маань бид амьсгалаараа дамжуулаад дээд мэдрэлээ нөлөөлөх боломжтой байдаг гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр амьсгал маань яаж одоо бидний тэр нөө бэлэг ухаан, дотоод төр сүнслэг хөгжилт ч юм уу яаж нөлөөлөх боломжтой байдаг вэ гэд энэ айгуу сонирхолтой те. Ер нь маш олон сурах юун дээр ингээл сурах бичих ч юм уу ямар нэгэн тийм сонирхолтой номууд дээр бичсэн байдаг л да. Тэгээ йог гэхлээр хамрын баруун зүүн нүхээр тий ээлжиж амьсгалах гэдэг ч юм уу амьсгалын олон янзын тийм арга техникүүд байдаг штэ. Тэгээд яг биеийн гол төв судлаар гол энерги гүйн гээл 9 жирийн юм байдаг. Тэгэхээр энэ дандаа амьсгалтай холбогдоод байдаг. Тэгээ миний хувьд бол ер нь за яг хоёрхан эртнээс сонирхож ирсэн янз бүрийн бяцлал сонирхож туршиж ингэж үзчихсэн хүний хувьд ямар ч за ийм байдгийн байна л гэж бодож ирсэн болохоос биш яг ямар байдлаар холбогдоод байдаг гэдэг тал дээр тийм яг ийм юм байна штэ гэдэг тий яг нэг холбоосыг нь ойлгоод авцсан цаад логик нь ухаад ойлгочихсон яг ийм
тийм тодорхой өөр ингэсэн ойлголт байхгүй яваад исэн. Тэгээд энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг энэ бясалгалын сургалтанд суугаад яванда тэр нөгөө бясалгалын багш суудаа багш маань өөр ингэсэн тийм аппликейшн гаргаад тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэсэн энэ аппликейшн. Тэгэхээр одоо нэг суралцахыг хүсэж байгаа хүмүүс бол тэр аппликейшн руу ороод төлбөрөө төлөөд ингээд ордог. Тэгэхээр орохлоор тэр аппликейшн дотор олон тийм нөгөө юунууд байгаа. Бясалгалын хичээлүүд болон бас яг энэ талаар сонирхдаг хүмүүс зориулсан тэр нэгсэндээ бүртгүүлсэн гишүүддээ зориулсан тийм бичлэгүүд байдаг. Тэр дотор хамгийн сүүлд орсон байгаа миний санахаар тархи нухсны шингэний талаар бичсэн тийм YouTube бичлэгийг монгол хэл дээр орчуулсан нэг бичлэг байгаа. Тэрийг бол Суудаа багш орчуулад тэр аппликейшн дотор байршуулсан байгаа. Тэн дээр юу гэж тайлбарласан бэ гэхлээр бидний одоо тархи нухсны шингэн бол бидний тэр гэгэрэл юм уу тэр дотоод оюун бодол бэлэг ухааны хөгжилд маш чухал үүрэгтэй гэж эртнээс үздэг байсан юм байна. Тэгээд энэ бол шууд утгаараа гэгэрэлтэй юм уу эсвэл одоо тэр өөр хэмжээс өөр хэмжээстэй холбогдох одоо магадгүй тэр энэ доктор Жо Диспензагийн квант талбартай холбогдох гэдэг ч юм уу те энэ бүх боломжийг тэр боломжтой энэ тархи нухсны шингэн маань холбогдож таард юм байна. Тэгүн гутаа яг тархины тэр төв хэсгээр байгаа тэр хөндөй зайнуудаар энэ шингэн байна урс солигддог. Тэгээд энэ шингэний хөдөлгөөнд хамгийн гол нөлөөлдөг энэ шингэний хөдөлгөөнийг идэвхжүүлдэг хамгийн гол нөлөөлөх хүч нь амьсгал байт юм байна. Тэгэхээр бид хичнээн их хүчтэй амьсгал нь бие махбодын ачаал авна тийм одоо тэр түрүүний хэлжсэн тэр гүйлт байна эсвэл одоо биеийн хүчтэй тийм дасгал байж болох юм тийм энэ бүхэн маань бидний тэр тархин доторх тархи нухсны шингэний урсгал тэр хөдөлгөөнд нөлөөлөөд тэр хэмжээгээрээ бид дотоод тийм ахуй ойлголт гэж ярьдаг тийм ийм янз бүрийн тийм мэдрэмжүүдийг авах боломж нь тэгж нээгддэм байна гэдгийг тэр бичлэг дээрээс ойлгож авсан. Тэгээ энийг та бүхэнд яг заавал дурдж хэлье гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа. Тэгэхээр за тэр тархи нухсны шингэний хөдөлгөөн шингэнд ингээд нөлөөллөө гэж бодъё. Тэр нэгээд тодорхой төвшөнд шинжлэгдэх ч юм уу те тэр урсгах тэр хөдөлгөөний төвчглэр тэр яг тэр хөндөй тэр тархи нухсны тэр хөндөйгөр чинь юу тэр шингэн гүйж байгаа шүү дээ. Тэр шингэний яг тархины төв хэсэгт байгаа тэр хөндөөнүүдэд ийм одоо тэр хан дээр нь ийм нарийн үс мэт тийм мэдрүүл гэх юм уу тийм бүтцүүд байдаг юм байна. Тэр бүтцүүд нь тэр шингэний хөдөлгөөний улмаас ч юм уу түүнийг нь мэдрээд тэнд одоо фото мэдрэгч гэх юм уу те яг тийм гэрлийн ямар нэгэн байдлаар тэнд тийм одоо гэрэл үүсгэж байгаа юм шиг тийм процесс үүсдэг юм байна. За тэгэхээр энийг би яг хангалттай сайн ойлгоогүй ч юм уу. За ер нь нэг тиймэрхүү юм байна гэдэг бүдүүн баг ойлгоцсон байгаа болохоор тэр төвшөндөө яриад байна. Бүр нарийн сайн тайлбарлаж ярьж чадахгүй байгаа та бүхэн уучлаарай. Тэгээд та нар тэр нэг бясалгалын группт ороод тэр аппликейшнд төлбөрөө төлөөд орох юм бол тэр бичлэгийг олж үзэж болно. Эсвэл яг англи хэл дээр YouTube дээр байгаа англи хэлтэй хүмүүс нь тэр бичлэгийн талаар бас англи хэл дээр орчуулна. Аппликейшнд бол монгол хэл рүү орчуулсан орчуулан байгаа даа. Би тэгээд энэ бичлэгийнхаа доор тэр англи хэл дээр байгаа бичлэгийн линкийг тавьчихъя. Тэгэхээр та бүхэн сонирхож үзээрэй. Тэгэхээр нэг холын зайн гүйлтийнхэн нөгөө хол гүйгээд бүр ингээд биеийг халаад тэг амьсгалан сайхан жигдэрээд ирэхийн үед тийм шал өөр мэдрэмжтэй бүр бясалгалын төвшөнд тийм ортлоо тийм мэдрэмжийг авдаг гэдэг маань яг амьсгал тэр маш их ачаалтайгаар гүнзгий амьсгалаад ирэхлээр нөгөө бидний тархинд тийм байдал үүсгэн байна л да. Өөрөөр хэлбэл
тархинд үүсэж байгаа тэр хөдөлгөөн, тэр шингэний хөдөлгөөн зэргээс үүдээд мэдээж тодорхой хэмжээгээр тэр дааврын ялгарч байгаа дааврын хэмжээ болон тэ ямар даавар ялгарх уу гэдэг нь ч юм уу тэнд шууд өөр тийм процесс явагдаж байгаа байхгүй. Тийм учраас энэ гүйлт маань бяцлагын яг бяцлагтай адилхан гэж хэлэгддэг учир нь тэр байж таарах нь. Тэгээд заавал гүйхгүй ч гэсэндээ яг хүн амьсгалаараа одоо тэр Шри Рави Шанкар багшийн бяцлагын аргад суралцж байгаа хүмүүсийн хувьд тэр гүнзгий мөн эрчимтэй амьсгалахлаар яг энэ эрчимтэй амьсгал маань бидний дээд мэдрэлд нөлөөлөөд одоо дээд мэдрэлийн хөөрөл саатал гэж ярьдаг те яг тэр сэтгэл хөдлөлийн байдлаар илэрдэг тэр дээд мэдрэлийн хөдөлгөөнүүд нь илэрч гардаг. Яагаад гэвэл нөгөө тархи нугасны шингэнд амьсгалын замаар нөлөөлчихлөөр тархинд тийм одоо эмоцийн олон тийм хөдөлгөөнүүд илэрдэг байх нэ. За энийг ямар ч байсан та бүхэн маань сонсож мэдээд бол бас зүгээр болов уу гэж бодсон юм. Мэдээж яг иймэрхүү бичлэгүүдийг тодорхой төвшөнд өөрийн дотоод бэлэг ухаанаа хөгжүүлэх тийм ээ. Зөвхөн одоо материалын амьдралаа сайжруулах төдий бус илүү холын зорилготой хүмүүс их төлхөө үзэж байгаа болов гэж би бодож байгаа болохоор түүнд нь хэрэг болж болох ус ийм мэдээлэл, ийм сонирхолтой ийм мэдээлэл байдгийн байна гэдгийг та нарт хүргэж байгаа нь юм байна. Тэрнээсээ гадна аливаа тийм амьсгалын дасгалууд хүний юуг сэтгэл готролд ер нь айгүй сайхан эерэг нөлөө өгч чаддаг. Ер нь тийм олон энэ Wim Hof-ийн одоо бол би Wim Hof-ийн амьсгалын дасгалыг хийж үтсэн хүмүүсийн яриа тэдний жишээн дээрээс авсан тийм одоо уншиж сонсч байсан зүйлээ та нарт ярьж байна л да. Wim Hof-ийн амьсгалын дасгалыг хийгээд ирэхлээр юуны түрүүнд хүн өөрийн биеийн температураа хянах буюу одоо тодорхой хэмжээр бэрэг хөл гарны үргэлж хүйтэн байдаг те бие нь юм тийм жоохон жиндүү дааруу бэрэг маягийн болсон биеийнхаа одоо элч нь харьсан гэдэг ч юм уу те ийм хүмүүс ийм амьсгалын дасгал хийгээд дээрэс нь хүүтэн шүршүрт бас орох ч юм уу те ийм хавсарсан байдлаар ингээд өөрийнх нь бие махбод нь нөлөөлөх юм бол энэ нь хүний тэр дотоод цусны эргэлтийг сайжруулна. Дээрэс нь тэр биеийн температурыг одоо хүний биеийн дотоод тэр температурыг зохицуулах тэр механизмыг идэвхжүүлж өгдөг байх нь. Тэгэхээр нэг тийм амархан даардаг бэрдэг биш өөр болдог. Тэгээд энэ маань зөвхөн энэ махан биед нөлөөлөө зогсохгүй бидний дарих толгой болон дотоод сэтгэл зүйн тийм асуудлууд одоо готрон гүйцэлтэй ч юм уу те эсвэл тийм стресст орсон нэлээд тийм гүнзгий депресд орсон байхтай ийм хүмүүст бас айгүй аятайхан сэтгэл санааг нь дээшлүүлээд урам зориг өгөх ийм нөлөө үзүүлдэг юм байна лээ. Тэгээд ер нь Wim Hof-ийн тэр амьсгалын дасгалыг хийхлээр гол зарчим нь ерөнхийд нь хэлэхэд яг энэ хүчээр бид ингээд амьсгалаад тэгээ амьсгал нэлээд хүчтэй эрчтэй амьсгалсны дараа буцаагаад амьсгалаа гаргаад тодорхой хугацаанд ингээд амьсгалаа төгжиж байгаа уушгаа бүр хоосолсныхоо дараа тэгэхээр нөө эсүүдэд маань хүчил төрөгч дутагдлаа гэсэн юм сигнал очоод бүх одоо нэгсэндээ бүх эсүүд биеийн бүхий л эсүүд одоо сэргэж эхэлдэг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ер нь бид ингээд итгэхгүй байдалд одоо суугаа байдалд ажил хийдэг хүмүүс ч юм уу ер нь одоо цагийн хүмүүсийн амьдралын хөвшил тийм одоо биеийн одоо физик хөдөлгөөн ажил бага хийдэг юм идэвхгүй маягтай болцсон байгаа тийм. Тэгэхээр ийм байхлаар биднээсийн эсүүд хүртэл ийм хагас унтаа байдалтай. Нэгсэндээ 100% хийх ажлаа хийхгүй үүргээ үүсдэхгүй ч юм уу тийм байдалтай байгаад ийм байдалд ордог гэж байна. За тэгэхээр яг энэ өглөөдөө ажлаа явахаас өмнө 11-12 минутын туршид Wim Hof-ийн YouTube дээрх тэр амьсгалын дасгалын дагаад хийхлээр бүх эд эсүүд нь сэрэгдэг. Эд эсүүд нь сэргэх буюу эсийн доторх одоо эсийн гол энергийн гол үйлдвэр болох митохондрууд нь сэргэж одоо идэвхтэй ажиллаж эхэлдэг гэж байгаа. Ингээд бүх эд эсүүд сэргээд ирнэ гэдэг маань угаасаа л бид бүр цаанаас л ягаад ч юм те гоё урам зоригтой тэгээ өөрт нь биднээс амар асуудал хүнд хэцүү гэж бодож ирсэн зүйлс маань хүнд хэцүү биш болоод ирэх ч юм уу те энэ ч нэг тийм амьдралын тийм том асуудал биш байж те энд би ингэж хямрах хэрэггүй маань гэх бодол төрөх маягтай ч юм уу те ийм байдлаар хүнд
нөлөөлдөг юм байна. Бие махбод төдийгүй тэр бодол сэтгэл тэр хүний урам зориг гэдэгт бас нөлөөлж чаддаг ийм нөлөө байдгийн байна. За тэгэхээр ямар ч байсан бясалгал хийдэггүй махэд бид бас амьсгалын дасгал хийж болох юм байна. Амьсгалын дасгалаараа бид өөрсдийнхөө бие махбод болон дотоод тэр бэлэг ухааныхаа түвшинд өөрчлөлт орох суурийн амьсгалын замаараа амьсгалах аргаар тавьж болох юм байна. Гэхдээ мэдээж амьсгалын тодорхой нэг одоо зааврын дагуу яг илэрхий олон хүн хийгээд үтсэн туршсан тийм бясалгалын болон амьсгалын таслуудыг сонгож аваад тэр яг хийх ёстой зааврын дагуу нь хийсэн нь илүү зүйтэй байх. Мэдээж хамаагүй хяналтгүйгээр өөрийн дур мэдээд хийгээд их нь бас тийм ухаалаг алхам биш гэж би бодож байна. За энэ бол уг нь хүн төрлөختөн гэдэг маань хүн гэдэг энэ бие маань бидний биеинд зөвхөн одоо хүсэж байгаа тэр материалын амьдралыг бүтээгээ зогсохгүй. Өөрийн хүсэж байгаа оюун ухааны тэр илүү өндөр түвшинд хүрэх, өөрийн дотоод бэлэг ухаанаа хөгжүүлэх энэ бүх шаардлагатай тэр зэвсэг багаж хэрэгсэл маань бидний биед угаасаа байдгийн байна гэдгийг бид мэдж авах нь чухал байгаа юм. Тэгэхээр эдгээрийг одоо бид нар чинь яагаад биднээс тэр сэтгэл готрол ч юм уу амьдралдаа сэтгэл хангалуун биш өөртөө итгэхгүй байгаад шалтгаан юу вэ гэхээр бид гадаад ертөнцийн энэ элдв одоо хуурмаг гэж хэлж болох үстэй энэ материалын ертөнцийн элдв зүйлд бид нэр анхаарлаа хандуулчаад тэндээ өөртөө байхгүй зүйлийг өөр тийм юмтай хүмүүстэй харьцуулж хардаг ч юм уу гадна харагдах төлөв байдалтай бас сэтгэл хангалуун биш байх гэдэг ч юм уу тийм айгүй тийм ач холбогдол багтай ийм зүйлд бид нэр илүү анхаарал хандуулад харин өөрийн дотор байгаа ийм гайхалтай сайхан ийм аргууд байна. Эдгээрийг хэрэгжүүлж өөрийгөө хөгжүүлж болох өөрийгөө бусдаас үл хамааран бусдаас ямар ч хамааралгүйгээр эрхчлөөтэйгээр өөрөө дотроо сэтгэлдээ тэр аз жаргал баяр баясгалан бусад бүх зүйлийг бүтээж бий болгож чадах юм чадвар потенциал байгаа гэдгээ олж мэдэж түүнийг зөвөр ашиглаж сурна гэдэг маань бидний хувьд маш том хамгийн чухал одоо юу гэдэг нь мэдэх сурах ёстой зүйл гэж бодож байна. Тийм болохоор энэ удаагийн бичлэг маань бас тодорхой түвшинд та бүхэнд хэрэг болох хуйцаар хаашаа илүү анхаарал зүгээр вэ гэдэг ч юм уу магадгүй та бүгдийн цаашдын одоо би яг ийм чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна. Ийм алхам хийх ёстой юм байна гэдэгт чинь жоохон ч гэсэн чиглэл өгөх түүнд чинь тус болох мэдээлэл өгсөн болов уу гэж найдаж байна. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг үүгээр дуусгая. За бүгдээрэнд нь амар амгалан хүсье да.